Та үнийг мэдэх үү? Иргэн та төрийн бас байгууллагын үйл ажиллагааны тайлангаа 2 дугаар сарын 15-ны дотор цахим болон цаасаар илгээх боломжтой. Цахимаар илгээх тохиолдолд доорх гарч буй сайтаар илгээгээрэй. Төрийн бус байгууллага нь төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ын 2-т заасны дагуу үйл ажиллагааны тайлангаа тухайн оны 2 дугаар сарын 15-ны дотор илгээх үүрэгтэй. Тэгвэл e-бизнес платформыг ашиглан энэхүү тайланг илгээх боломжтой. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх хэрэг бүхий этгээд нь e-бизнес платформд амжилттай нэвтэрсний дараа үндсэн цэсийн үйлчилгээ хэсгээс төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайлан хүлээн авах үйлчилгээг сонгож үйлчилгээ авах товчийг дарна. Үүний дараа байгууллагын мэдээллийг үнэн зөв бөглөн хавсаргах тайланд дараах зүйлсийг агуулна. Төрийн бус байгууллагын хаяг, үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, жилийн орлого зарлагыг англиар 700 мянган төгрөгнөөс дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг зэргийг оруулна. Тайланг хавсрахсны дараа өөрийн холбоо барих мэдээллийг бөглөж амжилттай илгээнэ. Цахимаар шийдэж цагаан хэмнэсэн танд баярлалаа. E-бизнес танд зориулав.